Нь бол мэдээж усан дуудсан бол усан тасалцсан дээр орчинд нэрээ хавар ажиллагаа явуулаад орчин болон урсгал усны байдлаас шалтгаалаад доошоо ингэж шүүжлээд самнаа явчихдаг л да. Дөрөвний доошоо ингэж орж байгаа шиг л байна. Тэгээ одоо бас энд усны гүнээр хай, нийлээр хай. Яг энэ дээр бол 6 м гарантай байгаа. Одоо нөө борооны ус ихссэн байгаа. Энэ одоо та хажаас усны гүн өөрчлөлт өөрчлөгдсөн байгаа юм чинь. Энд бол 6 м гарan байгаа. Тэгээ хамгийн гол нь энд хай гэдэг нөө эндээс бас нэг эргүүлэг хэрхүү маягтай юм байгаа. Тэр нэг тогтоол хэсэгтэр нэг хайж үзсэн юм лөө гэж тиймэрхүү бодолтой байна. Энд чинь бол угаасаа байгалийн ус урсгаараа дуурсан тэр хүн чинь тэгэл хүмүүс өөрсдөө өртөж байгаа байхгүй юу? Сая бас бид нар энэ голын эрэг дагуу, тулын эрэг дагуу тийш явсан л да зайсан хүртэл маршлын гүрнээс тэгэхэд бас их хог шороо их байна тийм ээ. Тэгээд одоо яг хүмүүс өөрсдөө ч гэсэн ярьж байна. Энэ усан дотор бол ерөөсөө байхгүй юм гэж байхгүй. Гэт ихээр мэдээж одоо ингээл арх пивний шилнээс өксүүлээл, лаазнаас өксүүлээл бас та бүгдэд одоо яг ажиллахад хүндрэлтэй нөхцөл бас үүсдэг үү яадаг. За мэдээж энэ голын эрэг дагуу зугуулж байгаа иргэд маань угаасаа тэгээд ухамсарын байдлаас шалтгаалж байгаа л да. Ирээд зугааллаа явлаа гэхэд тарьсан хоогоо авчдгүү. Тэгээ энэ иргэжил бидний үйл ажиллагаанд сөргөөрөл нөлөөлж байгаа. Тэгээ байгаль орчиндөө бас эргээд сөргөөр нөлөөлж байгаа. Мэдээж шуурхай удирдлагын төвдийг одоо хизээ яг энэ дуудлага ирсэн. Энэ хоёр хүүхэд одоо яг ямар учраас усанд осолцсон юм болоо. За энэ өчигдөр мэдээж шуурхай удирдлагын төвөөс тэр Баян зүрх дүүргийн гүрний доолтой 3 хүүхэд голын ирэг дээр хувцсаа тайж тавьчаад алга байна гэсэн мэдээлэл ирсний дагуу өчигдрийн бүлэг ерөн хайх ажиллагааг явуулаад доллгүй буцаж оройдоо буусан байлтай. Тэгээд орой үеийн цагаар манайх уусаа усанд ерөн хайх аврах ажиллагаа явуулах дөрөнгөө. Тэгээ өнөөдөр ээлж үйлэлцээд өчигдрийн мэдээллийн дагуу эргээд ерөн хайх ажилдаа гарсан. Тун гацаар нэг үсчихэл тэгэл доошоо ороод та. Одоо та авах чинь Хэдэн жил ажиллаж? Би одоо яг 17 жил ажиллаж байгаа. Одоо үний аймаа орсон байж. Олон үний чамаа олон үний аймнаас US цогцсогч гаргаж ирсэн заас. Тэгээ ер нь бас нэг юм хэлэхэд манай энэ үер ус болно шүү дээ. Тэгэн гутал ихэвчлэн дуудлага ихтэй үед айл хүмүүс манай гэр урслаа гэдэг. Яг тэр дуудлаган дээр явал очиод айлын зөвхөн жорлон соруулах тийм л ажил бид нэр хийх гэдэг байхгүй. Бас тэрийг бас манай иргэд бас анхаарах хэрэгтэй байхгүй. Тэрнээс аюултай бас та хэрэг болсон газрууд бол зөндөө байгаа шүү дээ. Давцсан тийм ээ нэг дор баахан бороо орчоод энд нэг айл урсаад энэ хүмүүс бас ингээд болжгүй тэрэндээ бид нэр явж явах хэрэгтэй. Тэг чинь айлын нэг жорлон соруулаад зогсчихэд бас болохгүй байгаа байхгүй. тийм шүү дээ. Яг хэрэгтэй газраа л байх хэрэгтэй л байна л да. Тийм ээ хүмүүс дуудлага өгөөд уурлаад идэг тийм ээ. Хүмүүсийн ажлыг бас ойлгох хэрэгтэй л байна тийм ээ. За сого. Тийш чи цаашаа орох уу? Цаач арай юу шүү дээ. Тогтун газар л нуусан дээ шүү дээ. Ах таны хувьд нь яг хамгийн одоо хэцүү аврах ажиллагаа ч юм уу яг таны бүр яг өөрийнхөө бүр эр зөөр гаргаж ирсэн тийм яг аврах ажиллагаа юу вэ? За тийм бол их олон шүү дээ. Ер нь бол биднэрт бол нэг тийм гайгүй дуудлага гэсэн юм бол байхгүй. Айл болох дандаа амьд үүссэн л. Ер нь тэгээд уснаас хүн аавна гэдэг чинь нэг зүгээр газар дээрээс осолцсон хүнийг авахаас ишаал илүүстэй чинь ус нь ямар орчимлээ бохор орчин тэр болгоны хүмүүс мэддгүү. Тэгээд арг гэр нь бидний чинь та нар яасан удаан болтын та нар их удлаа энэ тэр гэдэг. Бид нар ямар шууд ямар тунгалаг ус руу орж байгаа шүү. Тийм боломжийнхаа хэрээр хамгийн их хэцүү нь урсаа явцсан хүн чинь айгүй барьцгүй гэдэг. Хэдэн километр ч урсаа явчдаг. Тийм болохоор ч бас их хүндрэлтэй гэдэг. Түрүү нэг юм нэг ололтой ороод исэн шүү дээ тий. За. Наадавч одоо ойрцоогоор хичнээн метр гүн байгаа бол 6-аас 7 м байгаа. Ол үер ихтэй ус ихтэй байгаа. Түрүү нэг юу ороод исэн шүү дээ тэгж орно шүү дээ тий. Атланттай. Тий. Ер нь гүний хайлтыг бол хийнэ. Атланттай тий. Гүн далга. За манай гарсан ээж байгаа бие жаахан амраа шүү. Гайгүй ийм гүйхэн газраараа болохоор ингээд хамгаалт өмсөх нь гайгүй байд юм шиг байна тий. Үгүй ерөнхийдөө манайх гүний шумбалтай буюу тэр бортохтой гүнд ороход юу болж юм бэ? За түр гараад амарч. Ороход
Ороход ер нь манай хамгаалтын олстой орол да заавал. Угаас өглөөний хамгаалал аюул ажиллагаа дүрмдээ тэгээ заагаад өгсөн. Тэрүүгээр ингээд дохоогоор ярьдаг гэдэг. Тий, ахтай хэлгээд тий. Усанд ороод шумбаад явж байхад одоо бүр доогор ингээ хүн хайгаад явж байгаа тий. Чулуу молоо мөргөх ч юм уу, шил мэдэнд хөл гараад үсэх. Тим тохиолдлууд байна үз. Байлгүй баг. Тэр бол зөндөө. Одоо ийм болгоортой одоо иймэрхүү нөхцөл бороо их орсон өөрлөсөн үед одоо ашаа шумбах үед төмөр зооцсон тийм газрууд байдаг. Тэнд ч би нэг удаа гисээ орж бас гамбалдаар одоо аварч байсан. Тэрийн туулгаал дэрэл хийж явж байгаад нэг удаа заасангийн гүүрний дээхэнд орсож байгаад гисээ өөрснөө сэлвж орж бас тэгээд дараад нь гамбалдаар хотер дээрээ сугалж аваад хайж 2 3 төмөр зооцсон. Тиймэрхүү тохиолдол зөндөө байдаг л да. Шил янз бүрийн шил чулуу бол ер нь гайгүй. Шил төмөр дандаа лаз тиймэрхүү юмд л урдаг. Тэгээд бас нэг төмөр үстэй нэг юм орооцолдох ч юм уу тиймэрхүү юм бол бас гарна уу? Гарна. Хүндрэлтэй асуудлууд бас тэгэл тиймэрхүү нэгсэл тэгэл өөр гол нь 50 байж ижил өөрийнхөө тэр араалцсан хэсгийг харан хүн сандраад л янз бүр болоод бие бариад их юм бол ер нь усанд доошоо живдэг. Хүн 50 нөхцөлд бол хүн эцэс доошоо живдэг. Дээр усныхаа мандалтаар хөвөөч юм. 50 л бол хүн ер чөлөөтэй юм а тайлаад гаргаад авчих шүү дээ. Хүн сандарснаас болж л усна бүх юм ер нь буруу үйл ажиллагаанд ордог байхгүй. Одоо ард иргэд одоо ингээд адилхан л одоо та ард иргэдийн төлөө ажиллаж байгаа энэ хүмүүсээ бодож ядаж өөрсдийнхөө орчноо бодож хог одоо энүүгээр ч гэсэн ингээл байж л түрүү бас бид нар зөндөө харсан. Тийм зүйлсийг бас хаяхгүй байх нь маш чухал байна гэсэн үг байхгүй тийм ээ. Тэ чухал. Одоо ингээ ард иргэд одоо холын сав нутгаар модон дотор суугаал сайхан зугаалал явдаг. Тэр хүмүүс одоо хог хаяхгүй пиа уугаал лаасныхаа шил мэлэг ч юм уу янз бүрийн хог сав хоол унд хийжсэн цаас чихрийн цаасмаас сайхан эмгцэн бараата буцаагаад л уутанд нь хийгээл авч явал хаях хэвээр хогийн цэгэнд нь хаяадах юм манай туулгал маань бохирдохгүй сайхан л байж. Одоо тийм байхгүй ус олж чинээ хог яриасаа туулгалчин өөрний хэдэн жилүүд гол нь бас бороо хорохгүй болтой бас багасаал булангартаал ер нь усны өнгөн ч гэсэн сайн болцсон. Тэгээ хог ихтэй болцсон. Одоо манай монголчууд одоо усаа хайрлуул яасан байл гэж хэлмээр ард иргэдэнд аял зугаалаар явж явах та тийм. Голын хэрэгээр зугаалж явж байгаа та. Тэгээ ундаа арх пивныхаа шилийг зүгээр нэг ил тавьчихдгүй шүү дээ. Нэг бол ус руу шийд, нэг бол заавал энэ хайрган дээр хагал. Тэгээ тиймэрхүү юм чи айгүй их байна. Бид нар чинь бас хөл нүцгэн явах асуудал бас их гарна шүү дээ. Заавал дандаа байнгын гутлантай явна гэж байхгүй. Тэгэл займаа өргөөл явж хад хөл гаргаж үсэх тийм бол айгүй их тохиолддог байхгүй. Тийм төмөр тэр 9 шидийн голын ус руу хийцдэг. Манай юунаас биогоос доош чи их гол их бохирцсон. Тэгэл тэр баасан дунд ч л одоо бид нар бас орж байгаа нь тэгэл үс тэр нүүр ам цараймаар бол авах юмгүй болж байгаа юм чи. Өрт тэгэл баас шээс тийм л орж хүн амьсыг тэр цогц мөгч гаргаж байгаа. Өдрүүд их байдаг. Тэгээд ерөөсөө ноос ерөөсөө угаасан химийн хорт бодисоо шууд гол руу зүтгэж тийм ээ л дээ. Тэгээд яг тийм юм руу бүр ингээ явж ордог гэсэн үг тий. Яг бол хүмүүс яг ихнэр яг тэгж ярьдаг. Яг та нар бол яг сайн мэдчихэж байгаа шүү дээ тий. Хамгийн их одоо сүүлийн үед нөө бохирцсон болоод тийш нэг хамаагүй хүмүүс явахч байсан. Тэгтэл ер нь урсгал ус чинь ерөөсөө за урсгал ус живсэн хүн биогоос доош очихгүй гэсэн тийм юу байхгүй юм чинь. Хөл байхгүй юм чинь. Тэгэл тэнд хэвээ тийм байж л онч тэнд адилхан хайна. Тэгээд тэнд хайгаа явж байгаа чи 9 шидийн юмтай тааралж байгаа юм чинь. Уцтай ингээд татаад энэ ардаа юм зүүчээд цэнхэр зүүчээд боллоо. Хөшил төрөгч юм боллоо. Гүнний усны гүнд аврах ажиллагаа 90 хайх аврах ажиллагаа явуулдаг багаж. Тэгээд усны гүн рүү аврах ажиллагаа хийх гэдэг боллоо. Хөшил төрөгч юм боллоо нэг өөрөд орж байгаа аврагчийнхаа аюулгүй байдлыг хангаж одоо олсоор тэргээ бэхлээд дээр байгаа аврагч нь хамгаалтан зогсоод одоо хоорондоо олсоор харьц дохио өгдөг байхгүй. Одоо нэг татхад хэвэн байна гэдэг. Доор байгаа аврагч маань олсоо нэг татхад хэвэн үйл ажиллагаа явуулж байна гэдэг. Хэрвээ юм хумд орооцолдоод гацаж бариад дээшээ гарах шаардлагатай бол хоёр хүчтэй угзарлаа гэж бод. Угзархад дээдх аврагч маань мэдэн штэ. Энэ болохоо байж гээд татаж гаргаж ирнэ. Нийслэлийн ард иргэдэд хэл захад одоо байгаль дэлхийгээ хайрлаач. Чандан эрдэнэ усаа хайрлаж одоо
бид нар л их орноо хайрлаж байгаль дэлхийг хайрлахгүй өөр бидний байгаль дэлхийг хэн хайрлах вэ? Туул голоо хайрлахгүй одоо туул гол маань жил ирэх тусам ширгэж байна. Хог хаягд ихтэй байна. Тэгээ улсууд маань гол усанд орж амар цугаалгаар явахдаа бас болгоомжтой бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй анхаарал болгоомжтой арх ус үед арх согтуурлахундаа хэрэгц үедээ гол уснаас жаахан айж орохгүй байвал их зүгээр байна. Гэж Хэлцүү үед одоо жишээлбэл нөө хүний шүрмэс агших сунах ч юм уу одоо шүрмэс татах тэгээд ер нь ихэнхдээ хүмүүсээс осолт юм шиг байгаа нэ. Ихэнх усан тосолтон тохиолж чинь хүүд уусанд гинт орохоор хүний бие шүрмэсэн татдаг. Тэгээ хүн сандарсан хүн чинь живдэг, ус залгидаг. Тийм тохиолдлууд байдаг. Тэ шүрмэс нь хүүд уусанд жочор ороод татаа. Тэгээ ихэнх зарим нь арх ус үед нэг согтуу өлж байхдаа ус руу бас ороод идэг. Тий, бас дээрэс нь хамгийн гол нь бага насныхаа хүүхдийг хүмүүс хараа хяналтыг л сайн байлгах хэрэгтэй. Хэрвээ голд ойрхон байгаа бол тийм ээ. Голын ирэг дээр одоо амар зугаалж байхдаа хүүхдүүдэд бас анхааралгүй орхиж болгоомжгүй байснаас хүүхдүүд маань осолчдөг энддэг тийм тохиолдлууд байдаг. Тэгээ эцэг эхчүүдэд хэлэхэд бага насныхаа хүүхдүүдийг сайн анхаарч гол уснаас аль болох холхон зугаалж амарж ивэ зүгээр байна л гэж хэлэх. За тэгэхээр үзэгчдээ ардын элч нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өгөр өндөрлж байна. Бид нийслэлийн онцгой байдлын газрын аврах салбарын 90 хайх аврах одоо 3 дугаар бүлгийн алба багчтай энэ удаагийн дугаарыг бэлтгэлээ. Өрн дулаан цаг болсонтой холбогдуулаад ард иргэд маань туулынхаа ирэг дээр л амарцгаадаг. Тэгэхээр ард иргэд маань хогоон бити хайцгаагаасаа бас бага насны хүүхдтэй явж байхдаа хараа хяналтаа маш сайн байлгаасаа Хатан туулголоо сайрлаасаа бас энэ хүмүүсийн ажил үнэхээр хүнд хэцүү байдгийг та бүхэн харж байгаа. Үнэхээр энэ дээр бол яг хувь хүний одоо соёл тийм ээ. Хувь хүний одоо эх орноо хайрлаж байгаа, байгаль орчноо хайрлаж байгаа. Ерөөсөө тэр хүний ухамсарл шалтгаалж байгаа юм л да. Тэгэхээр үзэгчдээ одоо энэ хүмүүсийн ажлыг та бүхэн хүндэтгээд бас өөрсдийнхөө тийм ухамсараас шалтгаалаад энэ туулголынхаа ирэг дагуу хогоо хаяхаа болооч. Ялангуяа энэ хүмүүс ч юм бол үнэхээр яг та нөхдийн одоо хайсан шил чулуу лаад цав бол үнэхээр хүндрэлтэй байдгийг бол сайн ярьлаа. Бас одоо гол ус бороо ихээр орж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо зөвхөн голын ирэг дагуу гэлтгүү бас айлууд одоо үерт урсж гэн гэдэг чинь тийм. Та бүхэн бүх зүйл дээр анхааралтай болгоомжтой байгаасаа үер усны аюулаас сэрэмжлээрээ энэ зам маш их бороотой зам болох юм шиг бай тийм ээ. За үзэгчдээ ингээ ард элч нэвтрүүлэг энэ төрөд өндөрлөж байна. Дараа дахин уулзцгаая.